тавьсан байгаа. Тэгээ засаг даргууд олон салбар хороо ийм бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. За төрийн байгууллагын төлөөлөл салбар хороотой хамтарч ажилладаг салбар гендер салбар хороо гэсэн хэмжил одоо энэ тэндээс одоо юм авч тайлан бичихтэй дээр нь олон өөрийн чиглэл тухайн салбарын чиглэл хэрэгжээгүй. За энэ нь бол энэ талаар хадаас тайлан гэсэн манад ирээгүй. Ажиллагаан гендер хэмжээлийг одоо энэ шинжилгээ хийнэ гэдэг энийг мэнд байцаар гендер судалгаа хийж дүн шинжилгээ хийж орон нутгийн одоо хэмжээг хилцүүлэх. За энэ хүрээнд бол гендер үндэсний хорооны дүрм шинжилэн батлагдсантай холбоотой сумдад бас гендерийн дэд салбар хороодууд байгуулагдсан. За гендерийн дэд салбар хороо бол одоогийн байдлаар нэг 15 байгууллага гендерийн одоо дэд салбар хороогоо байгуулад байна. За мөн ажлын байрны бэлгийн дарамт ажлын байранд ялгарлан гадуурхахаас сэргийлэх одоо заалтыг дотоод журамдаа оруулсан байгууллага бол нэг аймгийн хэмжээнд нэг 25 байгууллага болж байна. За аймгийн одоо гендер эрхтэх шаардлагыг хангах тухай хуулийн одоо хэрэгжилтийн хангалт бол нэг 55% байгаа. За мөн одоо энэ жилийн одоо 2022 онд бид нар гол онцлог хийх зүйл маань бол аймгийн гендерийн салбар хороо сумдын одоо гендерийн дэд салбар хороо шинжилэн байгуулагдсантай холбоотой салбар хороодын гишүүдийг чадваржуулах, за мөн эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулах, за мөн эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг бууруулах чиглэлээр гол одоо 2022 оныхоо ажлын одоо төлөвлөгөөнд бол голлон одоо тусгасан байгаагаар онцлог байна.